Сайн байцгаана уу бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Кино босон бодит хэрэгээ ярих гэж байна. Энэ оны 3 сард гарсан Con Mom нэртэй Netflix-ийн докюментарийг үзээгүй хүмүүс байвал нааш асуу юу болсныг нь ярьж өгье. Англид үйл ажиллагаа явуулдаг Graham нэртэй нэг нарийн бовны тогооч хэрэгтэй байд юм байна. Тэр хэрэгтэй нарийн бов хийхээс гадна бэкерийн нэг чаан хүмүүс жорны зөвлөгөө өгдөг, бас тийм консалтинг үйлчилгээ үзүүлдэг хэрэгтэй юм билээ. YouTube суугтай гэсэн. Гэхдээ YouTube сууг нь бол олоогүй. Харин Facebook пэйжийг нь бол олсон. Тэрэн дээр нь маш гоё амттай нарийн бовны жорнууд, нарийн бовны зургнууд, рил бичлэгүүд зөндөө их байд юм билээ. Та нар сонирхол бас ороод үзээрэй. Өнөөдрийн хэрэг бол энэ хэрэгтэй тохиолдсон хэрэг байгаа. Грам анх төрөхдөө Германд байрлаж байсан Британий цэргийн анги дээр төрж байсан юм билээ. Яагаад гэдгийг мэдэхгүй ч гэсэн 2 нас хүртлээр хүүхдүүдийг гэртээ байлгаад асардаг тийм асрамжлагч ээж аав гэж байдаг шүү дээ, тийм гэр бүлд өссөн. Яг 2 нас хүрснийхаа дараа өөрийнхөө аав дээр очисон. Аав нь өөр их нэртэй болоод ингээ хойд ихтэйгээ амьдарч эхэлсэн. Аав нь бол түүнд ээжийн тухайн амьдралаа нэг ч удаа ярьж байгаагүй. Тийм болохоор Грам өөрийнхөө төрсөн ээжийг ямар хүн байдаг бол гэж маш ихээр төсөөлдөг байсан. Төсөөлөх тусам зүрх сэтгэл нь өвдөж гунгалдаг байсан болохоор сүүл рүүгээ айл болох ээжийнхаа тухай бодохгүй хичээдэг болсон байгаа. Өсч том болоод өөрөнгөсөн ажилтай болоод амьдралаа аваад явж байгаа үед нь тэдний ажил дээр нэг эмэгтэй ажлын харилцаанд орохоор ирсэн. Тэр эмэгтэй Хедер гэдэг байсан. Ухаалаг, эрч хүчтэй, маш сэтгэл татам эмэгтэй байсан. Тэр хоёр бие бинийгээ харангуйтаал маш ихээр татагдаж эхэлсэн. Грам бол багаасаа ээжээсээ салсан эрэгтэй байсан учраас гэр бүлийн халуун дотн уур амьсгал, тогтвортой байдал, хайр халамжийг маш ихээр хүсдэг эрэгтэй байсан. Хувь тавилангарч гэх юм уу, Хедер ч гэсэн яг тийм хүсэлтэй эмэгтэй байж таарсан. Тэгээд энэ хоёр маш хурдан хугацаанд дотносоод хамтдаа амьдарч эхэлсэн. Хамтдаа амьдарч эхэлснээс хойш удалгүй Хедерч жирэмсэн болсон. Сууд энэ мэдээг сонсоод маш ихээр баярлж байсан. Амьдрал нь шинэ хуудас эхлэх нь гэж догтлон хүлээж байсан. Гэтэл яг энэ үеэр нь COVID-19 цар тахал дэлхийд даяар дэгдэж эхэлсэн. Мэдээж жирэмсэн эмэгтэй учраас энэ цар тахлын үеэр гадуур гарах нь бол маш хэцүү болж эхэлсэн. Тиймээс хос хоёр гэртээ аль болох байдаг болсон. Энэ хоёр хос хоёулаа нарийн бовны тоогооч байсан учраас гэртээ байх хугацаанд бол ерөөсөө уйдаагүй. Өөрсдөө гой нарийн бовны жор цохоогоод тэрийгэ туршиж үзээд нарийн бов хийж байгаа бичлэгүүдээ YouTube-д оруулаад гих мэтлэнгээр маш үр бүтээлтэй хөгжилтэй цагийг өнгөрөөж ирсэн. Итгэмээргүй ч гэсэн энэ цаг хугацаа бол тэр хоёрын амьдралын хамгийн сайхан цаг хугацаа байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёрын амьдрал үүнээс хойш төсөөсөн шиг сайхан байгаагүй гэсэн үг. Хедер Грам хоёр хөл хорионд байх хугацаанд дээврийнхээ өрөөг цэвэрлэж байгаад Грамын төрсний гэрчлэгийг нь олдог. Төрсний гэрчлэгэн дээр нь ээжийнх нь нэр бичигдсэн байсан. Тэгээд тэр нэрийг нь харсан чинь Hayton Hernigold гэсэн нэртэй эмэгтэй байсан. Барууны хүмүүс чинь гэрлэнгүүтээ нөхрийнхөө овгийг эмэгтэй навдаг штэ тий. Тэгэхээр яг гэрлэхээс өмнөх үеийнх нь овгийг нь хайж үзтэл Мухаммед гэдэг овгтой байсан. Тэгэхээр Hayton Мухаммед гэдэг овгтой эмэгтэй юм байна гэж бодоод энэ нэрээр нь ээжигээ хайж үзэхэр шийдсэн. Тэгээд Hayton Hernigold гэдэг нэрээр нь ч тэр Hayton Мухаммед гэдэг нэрээр нь ч тэр өөрсдийнхөө хайж болох бүхэл аргаараа янз бүрийн хайлтын цугуудаар хайж эхэлсэн боловч ямар ч мэдээлэл олж чадаагүй. За холтно гэдэг ч худлаа юм байна гэд баг бууж өгöd байжсэн чинь гинэт нэг өдөр Грамд мэйл ирдгээ. Тэгсэн чинь тэр мэйл дээр нь юу гэсэн байсан бэ гэхээр сайн байна уу Грам, энэ цахаа зөв хүнд очих эсхийг мэдэхгүй байна. Чи анх Германд төрсөн бага насндаа аргагүй эрхэнд надаас салж Англи руу явсан. Миний энэ яриад байгаа зүйл чамд ойлгогдож байгаа бол миний цахаа зөв хүндээ очисон гэсэн үг. Над руу эргээд холбогдорой Дион гэдэг захаа ирсэн байсан. Үүнийг харсан Грам маш ихээр цочирдож итгэмээргүй юм аа. Бурхан миний юм байдаг гэж үгэл байн уулга алдж байсан. Нэг талаараа ээжигээ олж чадсандаа баярлан гайхаж, нөгөө талаараа яагаад одоо л ингэж холбогдож байгаа юм бол гэдэгт нь гомдох зэрэг маш олон сэтгэл хөдлөлүүд зэрэг мэдрэгдэж байсан. Хамгийн түрүүнд энэ хүн үнэхээр ээж нь мөн үү гэдгийг мэдээж баталгаажуулах шаардлагатай болохоор Грам яарвчлан хариу бичсэн. Хариу захиандаа энэ бүхэн үнэн гэж үү? Ямар нэгэн пранк юм уу эсвэл луур биш үсттэй? Хэрвээ та үнэхээр миний ээж мөн бол миний middle name-ийг хэн гэдгийг нь мэдэх үү гэж асуусан байгаа. Яагаад ингэж асуусан бэ гэхээр Грам middle name байдгүй юм билээ. Тэгсэн чинь ээж нь хариуд нь би бол чамд middle name бол өгөөгүй. Гэхдээ надаас салсны чинь дараа хэн нэг өгсөн юм болов би сайн мэдэхгүй байна гэж хэлдэг. Тэгэнгүүт нь миний төрсөн орон цаар юу вэ? Таны гэрэлснийхаа дараах овг нэр чи юу вэ гэж асуудаг. Гэтэл 1974 оны 11 сар гэж маш зөв хэлсэн. Мөн миний гэрэлсний дараах тэр үеийн овг нэр бол Hayton Hernigold гэдэг нэртэй байсан гэж хариулсан байгаа. Энээс гадна хэд хэдэн асуултуудыг Грам асуусан боловч бүх асуултууд нь зөв хариулсан. Ингэж Грам эцэст нь нэг юм ээжигээ олсон. Тэгээд ээж нь хүүтэйгээ уулзахын тулд Англид ирдэг. Английн Ливерпул хотод ирээд хамгийн үүндээ буудлаад хүү болон бэртэйгээ уулзахын тулд тэр хоёрыг Ливерпул руу урьдаг байгаа. Энэ үед нь бол Грам
Heather хоёр Лондонд амьдардаг байсан. Лондонгоосоо ээжтэйгээ уулзахын тулд Ливерпул руу явсан байгаа. Тэгээ явж авах хугацаанд маш их баярлаж догдолж байсан. Тэд зочид буудлын өрөөнд яваад ортол богино цагаан үстэй, том биетэй сүрлэг эмэгтэй сууж байсан. Тэгээд Грэмийг хараад сайн уу миний хүү гэж хэлэхэд нь Грэм түүнийг шууд тэрэн авч уйлж эхэлсэн байгаа. Аль хэдийн 40 гарсан маш том биетэй насан турш эрэхтэй ч гэсэн яг л хүүхчиг бүр ихэр татан уйлсан. Уйлахыгаа бүр зогсоож чадахгүй хэмжээнд очтлоо ихэр татан уйлсаар байсан. 45 жилийн туршид уулзаж чадаагүй, царайг нь харж чадаагүй байсан ээжтэйгээ ингэж уулзах нь бол Грэмийн хувьд маш аз жаргалтайгаар барахгүй маш гайхамшигтай хэрэг байсан. Ингээд Грэм ээжтэйгээ уулзах мөчөд түүний царай төрх, биеийн хэлбэрээс гадна тэр хоёрын зарим нэгэн зуршил хүртэл яг адилхан байсан. Тэгэхээр үнэхээр миний ээж мөн байх нэ, ээж гэдэг хүн ийм байдаг байх нэ гэж Грэм бол мэдэрчээсэн байгаа. Энэ үед ээж нь болох Дион, хажууд нь яваа эхнэр болох Хедерт нь ч гэсэн маш халуун дотноор сайн охин минь би чиний хадам ээж чинь байна. Үүнээс хойш би та нарыг бүгднгээ чинь харж хандах болно гэж хэлсэн. Ингээд Дион Грэм хоёр буудлын өрөөнд хамтдаа буудлан өөрсдийнхөө өнгөрсөн амьдралд юу болсон тухайгаа ярьсан. Энэ үед ярьсан Дионы яриаг сонсох юм бол тухайн үед Грэм Дион хоёр яалтчгүй аргагүй хэрхэн салсан байсан. Британий иргэн хэрнээ Германд байх хугацаанд хүүхдэд төрүүлсэн бичиг баримтны асуудлаас болоод хүүхдээ авч явах боломжгүй байсан. Тэгээд аргагүй хэрхэн салсан. Хэрвээ ямар нэгэн байдлаар хүүхдээ аваад явсан байх юм бол хүүхд тулгаасан хэрэг орох хэмжээний асуудалтай байсан гэдгээ ярьсан байгаа. Ямар ч гэсэн ээж хүү хоёр олон жилийн дараа ингээд эргээд уулзлаа. Үлдсэн амьдралаа өмнөх цаг хугацаагаа нөхөж аз жаргалтай хамтдаа сайхан амьдрья гэж хэлсэн боловч тех боломжгүй байсан. Учир нь юу вэ гэхээр Дион тархины болон ясны хорт хавдрын эцсийн шатанд орсон 6 сар л амьдрахнаас үлдсэн гэж Грэмд хэлсэн. Энэ мэдээ бол Грэмд маш аимшигтай санагдсан. Сэтгэл санаа нь бол яг л галзуулган дээр суусан юм шиг байдалд орсон байгаа. Яагаад гэхээр бүхэл бүтэн 45 жил уулзахыг хүсэн ээжээсээ дахиад 6 сарын дараа бүр мөсөн уулзаж чадахгүйгээр салхна гэдэг мэдээ бол маш аимшигтай санагдаж байсан. Тэглээгээд яах вэ? Мэдээж орон ертөнцийн жамыг хинч сүрч чадахгүй байдлаар энэ бүхэнтэй эвлэрээд үлдсэн цаг хугацаанд байж болох олон сайхан дурсамжийг хамтдаа бүтээе гэж ярилцсан. Энэ хоёроос салсан түүхээс гадна Дион мэдээж өөрийнхөө амьдралын тухай бас ярьсан. Дион маш баян эмэгтэй байсан. Сингапурт амьдардаг ба Сингапурын ширэнгэн ойдуунд жимсний аж ахуй эрхэлдэг. Манго болон бусад ойн жимснүүдийг олон улсад нийлүүлдэг, дэлхийд даяар тархсан өргөн бизнес эрхэлдэг. Мөн Индонез болон Малайзад модны бизнестэй гэж танилцуулсан. Эдгээр бизнесүүд нь дэлхийд даяар өргөн тархсан учраас маш олон түншүүдтэйгээ байнга л уцаар ярьж байдаг маш завгүй эмэгтэй байсан байгаа. Түншүүд нь бүгд л Дионыг яг л ээжшгээ үздэг, бүгд маа гэж дууддаг байсан. Үүнийг нь гайхсан Грэм нэг удаа ээжээ энэ таны түншүүд яагаад таныг бүгд маа гэж дууддаг юм гэж асуудаг. Гэтэл ингэж хэлсэн. Би анх бизнес эхлүүлэхдээ нэг ядуу тосгонд очиж үйл ажиллагаа эхлүүлж байсан. Тэр тосгонд аж ахуй нээж, үйлдвэрлэл нь явуулж, тосгоны ард иргэдийг ажилтай болгосон, орлоготой болгосон, тэнд байгаа ядуу иргэдэд хоол хүнс, хувцас хунар, мөнгө төгрөг болон ажил эрхлэх бүх боломжуудыг нь гаргаж өгч исэн. Тийм болохоор намайг анх бизнесээ эрхэлсэн цагаас эхлэн надтай хамтран ажилладаг бүх хүмүүс намайг маа буюу тэр тосгоны хэлээр ээжээ гэж дууддаг болсон гэж хэлсэн. Дэлхийгээр тархсан том бизнестэй асар их хөрөнгийг цуглуулж чадсан Дион болвол маш тансаг амьдралтай эмэгтэй байсан. Хамгийн үнэтэй ресторан, хамгийн үнэтэй буудалд ордог. Ямар нэгэн ресторанд орвол хамгийн үнэтэй хоолыг болон хамгийн үнэтэй дарснуудыг захиалж ууж иддэг тийм эмэгтэй байсан. Дионы орсон тансаг зэрэглэлийн ресторанууд болон тансаг зэрэглэлийн буудлын ажилчид үйлчлэгч нар нь бүгд л Дионыг таньдаг. Та өмнө нь ч гэсэн манад байнга ирдэг байсан. Манай VIP үйлчлэгчдийн нэг шүү гэдэг байдлаар хүндэтгэлтэйгээр ханддаг байсан. Грэм ээжтэйгээ уулзах бүртэл ээж нь хамгийн үнэтэй ресторан дагуулж орж хамгийн үнэтэй шампанскыг захиалдаг. Хин тентхийн хамгийн үнэтэй лаунжд орж үйлчлэгээ авдаг. Буудлын мини барыг ямар ч үн харгалцахгүйгээр шууд л хэрэгэлдэг тийм эмэгтэй байсан. Энийг ингээд хараад байхад зүгээр л нэг аяллаар яваад тансаглаж байгаа хүн шиг биш. Өдөр бүр л ингэж амьдардаг, амьдралын хэв маягтай хүн шиг л харагдчихжээ. Үүнийг нь харсан Бэр Хедрн ч гэсэн манай хадам ээж ч үнэхээр баян эмэгтэй бололтой гэж боддог байсан. Дион хоёр том орлогын их өсвөртэй байсан ба эхнийх нь бол түрүүнд хэлсэн модны бизнес болон жимсний бизнес. Харин хоёр дахь нь бол жоохон хүн итгэхэд хэцүү тийм орлогын их өсвөр байсан. За тэрний юу вэ гэхээр Дион Бруней улсын өмнөх хааны
татвар эмээс төрсэн хүүхэд гэж өөрийгөө танилцуулсан. Тийм учраас аав нь өөрт нь маш их хэмжээний өв хөрөнгө өвлүүлэн үлдээсэн. Энэ нь орлогынх нь 2 дахь их усэр байдгаа гэж хэлсэн байгаа. Үүнийг сонсон Грэм Хейдер хоёр ч гэсэн маш их цочирдсан. Яагаад гэхээр өөрийнх нь өвөө нь Бруней улсын хуучин хаан гэсэн үг болж таарж байгаа шүү дээ, тий. Амар ч хүнд ийм мэдээ болол мэдээж цочирдсан мэдээ байх. Энэ бүхэн хэдий үлгэр шиг хий хоосон санагдчихсан ч гэсэн Грэм бол энд нь итгэсэн. Бүхэл бүтэн 45 жил уулзаагүй ээж нь гинт гарч ирж уулзчаад өөрт нь худлаа ярих ямар ч хэрэг байхгүй байх гэж бодсон. Мөн түүний амьдарч байгаа хэв маяг, түүний эдэлж хэрглэж байгаа зүйлсийг хараад нэрээ байх боломжтой юм байна гэж бодсон байгаа. Бас нэг итгэх болсон шалтгаан байсан. Нэг удаа Дион хүүтэйгээ хамт 5 оттой очиж буудлын ресторанд орсон. Гэтэл тэр буудлынх нь хаалгачаас нь эхлээд бүртгэлийнх нь ажилтнаа, ресторанных нь менежер, ресторанных нь зөөгч нар гэл бүх хүмүүс Дионыг бол маш сайн таньжсэн. Дээрээс маш хүндэтгэлтэй ханджсэн. Ресторанд нь захиалга өгөө очсон ч гэсэн хамгийн үнэтэй байрлалын ширээг нь суллаж өгөөд хамгийн үнэтэй гэсэн дарснуудаараа дайлаад гих мэтчлэнгээр үнэхээр их хүндэтгэлтэй ханджсэн. Сүүлд нь судлаад үзэхэд тэр зочид буудал Бруней улсын хаантай холбоотой зочид буудал болж таарсан. Энийг олж мэдсэн Грэм Бруней хаантай холбоотой гэдэг нь бол үний юм шиг байна. Тэгээд энэ зочид буудлын ажилчид гэсэн үнийг мэдээд ээжд маань тийм хүндэтгэлтэй хандсан юм шиг байна гэж бодоод энэ хэлсэн үгэнд нь итгэсэн байгаамаа. Ингээд ээжтэйгээ уулзснаас хойш хэсэг хугацааны дараа Дион болол Грэм болон Хейдерт маш их бэлгийг илгээж эхэлсэн. Маш хүнтэй дизайнерын брендийн хувцас готолцсон үхийг илгээж эхэлсэн. Дээрэс нь Грэмд болохоор Land Rover машин, харин Хейдерт болохоор BMW машиныг бэлгэлсэн. Ингэж Грэм ээжтэйгээ уулзснаас хойш 2 сарын дараа тэдний хүүн мэндэлсэн. Маш урт удаан хүнд өвдөлтийн дараа Хейдер Грэм хоёр бол хүүгээ үлгэд авсан. Дүнгэж төрсэн хүүгээ тэврээд хоёлаа баярлаад байж ах тэр мөчт нь ээжээс нь нэгэн мессеж ирдэг. Тэр мессеж дээр нь юу байсан бэ гэхээр би дөнгөж сая бөөлцсөн чинь цусаар бөөлчлөө гэсэн тийм мессеж ирсэн. 0 улаан цусаар дүүрсэн тийм жорлонгос суултуурын зурагт бас давхар хамт илгээсэн байсан. Үүнийг харсан Грэмийн сэтгэл маш тавгуутаж эхэлсэн. Нэг талд нь дөнгөж сая төрсэн эхнэр болон нялх үрнэ, нөгөө талд нь хэдхэн сарын настай үлдсэн хүнд өвчтэй ээж нь аль алинд нь л өөрийнх нь асрамж халамж хэрэгтэй ийм нөхцөл байдалтай тулгарсан. Ингээд Грэм байж болох хамгийн муу шийдвэрийг гаргасан байдаг. Тэр нь юу вэ гэхээр энэ хүмүүсийг бүгднгийн нэг доор авчираад би өөрөө бүгднийг харж халамжлая гэдэг шийдвэрийг гаргасан. Мэдээж Дион бол маш их мөнгөтэй хүн. Тэгэхээр хамгийн үнэтэй тансаг эмнэлэг юм уу сувлын газарт очиод мэрэгжлийн сувлагч нарын хараа хяналтанд доор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлэх нь илүү тухтай байх байсан бах. Харин Грэм байнга ээжигээ эргэж өчтэй өдөр болгон хамтдаа цагийг өнгөрөөдөг тиймэрхүү байдлаар шийдвэрлэх боломж байсан хэдий ч Грэмийн шийдвэр тийм биш байсан. За энэ тухайга ээжтэй хэлэхэд бол ээж нь маш их баяртайгаар хүлээж авсан. За тэгээ би танад очиж амьдрыг ач хүүгээ ч гэсэн өсгөлцөе гэж хэлсэн байгаа. Хейдерт бол маш тухгүй санагдсан. Мэдээж дөнгөж сая төрсөн ялах биетэй ойлгохтой тэнхэрч чадаагүй байгаагийн дээр өвчтэй хадам ээжтэйгээ хамт амьдрын уулзаад 2 сар болж байгаа хүнтэйгээ хамт амьдрна гэдэг бол маш таагүй мэдээ байсан. Хэдий тийм боловч Грэмийн шийдвэрийг дагаад тэр хэд бүгдээрээ нэг гэрт амьдарсан. Тэдний гэр нь болохоор 2 давхар байшин байсан. Дээд давхарт нь Грэм эхнэр хүүхэдтэйгээ харин доод давхарт нь Дион амьдардаг байсан. Тэдний амьдарч байгаа хугацаанд бол Дион болон Хейдрийн хооронд маш их зөрчилтөн үүссэн. Юу гэж зөрчилсөн бэ гэхээр Дион Хейдерт маш их гомдлож эхэлсэн. Чи өдөржингөө дээд давхарт байх юм. Миний ач хүүг надад ойлгохтой харуулчихгүй. Өдөртөө нэг 10-20 минут харуулаад бусад цаг үеийг нь дандаа л дээд давхартаа өнгөрөөх юм гэж загнадаг болсон. Тэрнээс гадна хүүхдийг ингэж өсгөх ёстой, тэгж өсгөх ёстой, тийм ч юм өмсөх ёстой, тийм мэдүүлэх ёстой гэд байнга өглөж эхэлсэн байгаа. Энийг нь төвчж чадахгүй Хейдер болохоор юу гэсэн мэхээр энэ бол миний гэр, энэ бас миний хүү. Тийм болохоор би өөрийнхөө гэрт өөрийнхөө хүүг яаж өсгөхөө өөрөө мэдэх ёстой гэж маш хатуу чанга байр суурийг илэрхийлсэн. Эхнэр ээж хоёр нь хоорондоо зөрчилдөж эхэлснээс болоод хамгийн их зовсон хүн нь бол мэдээж Грэм. Тэгээд энэ үед л өөрийгөө маш буруу шийдвэр гаргасан юм байна гэдгээ ойлгож эхэлсэн. Хүүн 2 сар хүрсний дараа Грэм ээжтэйгээ хамт Швейцар руу явсан. Швейцар руу зүгээр аялахаар биш, ажиллаар явсан. Ямар ажил байсан бэ гэхээр Дион өөрийнхөө өв хөрөнгийг Грэмд өвлүүлэн өгөх тийм ажил байсан. Чи өөрөө очоод өөрөө бичлэн бүх бичиг баримтанд гар үсгээ зурх юм бол энэ ажил илүү хурдан шуурхай явах боломжтой болно. Тийм болохоор надтай хамт яваа гэдэг тийм хүсэлтийг бол тавьсан. Харин энэ үед бол Хейдер маш баяртай байсан. Маш их хэмжээний хөрөнгө мөнгө өвлөж авах чагаадаа биш.
хадам ээж нь өөрийнх нь гэрээс явах болсонд нь маш их баяртай байсан. Швейцар руу нисэж байгаа хугацаанд ол Дион Грайм чи миний өв хөрөнгийг өвлөж аваад маш их баян болно. Өөрөө чи бараг зохицуулж чадахгүй хэмжээний их мөнгөтэй болно. Тийм учраас чамд Швейцарт өөрийн гэсэн данс байх хэрэгтэй, мөн өөрийн гэсэн банкир байх хэрэгтэй, өмгөөлөгч байх хэрэгтэй. Энэ бүгдийг чинь зохицуулахын тулд чамтай хамт ингээд Швейцар явж байгаамаа гэж хэлсэн байгаа. Үүнээс гадна Швейцарт байдаг миний өв хөрөнгийг зохицуулж байдаг өөрийн банкир болон банкны захирлууд мөн өмгөөлөгч нартайгаа би чамаа танилцуулах болно. Тэр хүмүүстэй байнгын харилцаа холбоотой байж чи өөрийн өв хөрөнгөө зөв зохицуулан удирдах боломжтой болно гэж хэлсэн байдаг. Швейцарын Цюрих хотод энэ хоёр ирсэн. Ирмэгцээ мэдээж 5 хоттой буудалсан. Буудалд буусныхаа дараахнаас эхлээл Дион бол асар завгүй болж эхэлсэн. Ийш тийшээ хүмүүстэй яриад өв хөрөнгөө зохицуулах талаар уцаар ярьж эхэлсэн. Уцаар ярьж байгааг сонсонгууд ойлгоход хэцүү төвхтэй маш олон санхүүгийн асуудлуудыг ярьж эхэлсэн. Эхэндээ Грайм юу ярьж байгааг нь сонсоод ойлгох хичээсэн боловч сүүл рүүгээ бүр ямар утгатай юм яриад байгаа, юуны тухай яриад байгаа, ямар юм яаж зохицуулах гэдэг нь ч ойлгохгүй байсан болохоор тэгсгээд энэ тухай сонирхоо болоод орхисон байгаа. Харин ингэж ээж нь хөрөнгө мөнгөө зохицуулж байгаа хооронд нь Грайм юу хийхээр шийдсэн бэ гэхээр Цюрихт амьдардаг найзтайгаа уулзахаар шийдсэн. Тэр найзыг нь бол Хуан гэдэг байсан. Энэ Хуан нь маш олон жилийн өмнөөс Граймтай хамт сурч ажиллаж амьдарч маш ойр дотн нөхөрлсөн найз нь байсан. Анх Хуан Граймтай уцаар яриад ирээч гэж хэлсэн буудлынх нь нэрийг сонсоод шууд шоконд орсон. Яагаад гэхээр энэ нь бол Цюрих хотод байдаг хамгийн үнэтэй зочид буудал байсан. Хуан мэдээж найзынхаа урилгыг аваад буудалсан зочид буудалд нь явж утсан, ээжтэй танилцсан, энэ гурав маш сайхан цагийг өнгөрүүлсэн байгаа. Тэгээд энэ үед Хуан найзгаа хараад өмнө нь хизээч харж байгаагүй дүр төрхийг нь олж харсан. Ээжтэйгээ уулзсан. Грайм бол маш аз жаргалтай харагдахаас гадна үнэхээр хүүхчиг болсон байсан. Хэд хоногийн дараа Грайм Дион хоёрод банк руу очсон. Тэгээд банк руу очихдоо бидний мэддэг шиг зүгээр тейлер дээр очиагүй. Очсон банка бүр мөсөн бүх хаалгыг хаалгаж агаад захирлынх нь өрөөнд урилгаар очиод тусгаалan бэлдсэн ширээнд уулзалт хийсэн байгаа. Энэ үед болохоор банкны захирал Грайм ээжийнх нь бизнес маш олон улсыг хамарч байгаа. Маш өргөн цар хүрээтэй бизнес учраас энэ бизнесийнх нь үнэлгээг тогтооно гэдэг бол нэлээд цаг хугацаа орох ажил байна. Тийм болохоор тодорхой хэмжээний хугацаа шаардагдах нэ гэж хэлсэн байгаа. Ингэж банкны захиралтай уулзаад гарч явж авах хугацаанд Грайм үнэхээр өөрийгөө баян болох юм байна, өв хөрөнгө өвлөж авах юм байна гэдэгтээ бүрэн итгэсэн. Тэгээд эндээ бол маш их баяртай байсан. Мэдээж өөрийнхөө төлөө биш, хүүгийнхаа төлөө маш их баяртай байсан. Миний хүү ямар ч гэсэн нэг насаараа мөнгөний зовлонгой амьдрч чадах нэ гэдэг сэтгэлийг тэгээд гарч явсан байдаг. Энэ өдрөө Хуаныг дахин урьж тэр 3 жижигхэн парти хийсэн. Ингэж явж авах хугацаанд нь Граймийн дансны байдал уламд оройтсоор байсан. Ковид болоод мэдээж эдийн засаг зогсон байдалд орсон, орлого маш ихээр багассан байсан хэдий ч эннээс болж биш тэрний дансаас маш их мөнгө хасар хурдтайгаар гарч ирснээс болоод дансны байдланд оройтож эхэлсэн. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр Грайм Дионтой уулзсан анхны өдрөөс эхлээл Дионы тансаг хэрэглээ, тансаг амьдралын хэв маягийг хангахын тулд мөнгөө зарцуулж эхэлсэн. Дион ковидоос болоод улс хоорондын шилжүүлэг хийхэд нааш таашаа мөнгө явуулахад нэлээх асуудал гарч ийн. Миний Азад байгаа мөнгө наашаа орж ирэхэд нэлээх хугацаа шаардлагатай байна. Тийм болохоор чи энд буудалсан буудлын мөнгө болон бусад миний мөнгнүүдийг төлчөөч гэж гуйсан байгаа юм. Чи миний махцсны тасархай болохоор л би чамаас ингэж гуйж байгаа шүү. Тэрнээс ч надад туслах хүн бол зөндөө байгаа. Би чиний энэ мөнгийг чинь заавал буцааж өгнө, хэд дахин нугалж ирүүлж өгнө гэж хэлдэг байсан. Грайм бол ээжтэй туслах боломж гарсанд нь маш баяртайгаар бүх мөнгийг нь төлсөн. Энд ч 1000 евро, тэнд ч 2000 евро гэж төлж явсаар байгаад анх ээжтэйгээ уулзнаас хойш 20-25 орчим мянган евро төлсөн байсан. Энэ нь бол Монгол мөнгөөр тооцох юм бол нэг 80-аас 100 орчим сая төгрөг зарцуулсан байсан. Үүнийг мэдсэн Хайдер Граймд чи юу хийгээд байгаа юм бэ? Яагаад ийм их мөнгө өрөөд байгаа гэж асуусан чинь ээж надаас зээлсэн маа мэдээж буцаагаад бүгдийг нь өгчин санаа зовох хэрэггүй. Манай ээж угаасаа баян хүнтэй чи мэдж байгаа зү гэд огт тоодохгүйсэн байгаа юм. Швейцарт очисон хойноч гсэн Швейцарын буудлын мөнгө, Швейцарт амьдрах амьдралын зардлыг бол Грайм төлсөөр л байсан. 4 хоногийн төлөвлөгөөтэй очисон Швейцарынх нь аялал дахиад л хойшлцоор исэн. Үүнээс нь болоод Хайдер, Грайм, Дион хоёрт аль алинд нь итгэхэ болсон. Дионд итгэхэ болсон хүн зөвхөн Хайдер бас биш байсан. Граймийн найз Хуан ч гэсэн Дионыг сэжгэлж эхэлсэн. Анх уулзсан цагаас эхлээд Дион Хуанд ингэж хэлсэн. Чи миний хүүгийн найз учраас миний гэр бүлээс ялгаагүй би чамд туслах болно. Чи одоо энэ амьдарч байгаа газараа маш гоё тансаг зэрэглэлийн байшин авах хэрэгтэй гэж ятгсан байгаа юм. Хуан гэр
Грэм, Дион 3 хид хідэн тансаг зэрэглэлийн байшингуудыг худалдаж авахаар үзэж судалж явсан. Ингэж явж байгаа хугацаанд ухаан гинт ухаарад Дион танд маш их баярлалаа надад туслах байгаа чинь. Гэхдээ би энэ байшинг хэдийг худалдаж авсан ч гэсэн энэ байшингаа артлаа цааш нь авч явах тийм санхүүгийн чадамж надад байхгүй. Тийм болохоор би таны энэ саналаас чинь энэ удаадаа татгалцсан яа гэж хэлсэн байгаа. Иймэрхүү яраа өрнүүлээд энэ 3 хоол идээ суужсэн чинь Грэм 0 орохоор явсан. Тэр үед нь Дион ухаанд хандаж ингэж хэлсэн байгаа. Би бол ингээд маш олон хүмүүст тусалдаг, чамд ч гэсэн туслахыг хүсэж байна. Гэхдээ энэ удаад би чамаас нэг тусламж гуйчи, чи надад мөнгө зээлээч гэж хэлдэг байгаа. Тэгтэн ухаан бүр цочирдоод гайхаад би тань шиг тийм баян хүн биш дээ. Би зүгээр л энгийн амьдралаар амьдардаг энгийн хүн. Надад танд зээлүүлээд авах ямар ч мөнгө байхгүй. Уучлаарай гэж хэлдэг. Гэсэн чинь Дион за ойлголоо. Тэгтээ чи саяны яриаг Грэмд юусоо бити хэлээрээ. Грэмийн санаан зовчин шүү гэд хэлдэг байгаа. Тэгтэн ухаан энэ эмэгтэй ер нь нэлээд сэжигтэй юм а гэж анх удаа бодсон. Хэдий найздаа хэлхийг хүссэн ч гэсэн хэлж таггүй. Яагаад гэхээр 45 жилийн дараа ээжтэйгээ уулзаад маш их баяр хөөртэй байгаа. Найзгаа хараад сэтгэл санааг нь өмөлөх үг хэлхийг хүсээгүй. Тэгээд ч энэ нөхцөл байдалд бүртэн итгэхгүй байх гэж бодсон байгаа. Дион Швейцарт байх хугацаанд зөвхөн Хуанаас ингэж мөнгө гуугаагүй. Тухайн буудалтанд буудалж байсан нэг Америк хостой танилцаад тэр хоёрын бизнес эхлэж байгаа тухай сонсоод эхлэж байгаа бизнест ч би хөрөнгө оруулах энэ гэж хилэнгүүтээ маш их бэлэг сэлт аксессуаруудыг бол авсан байсан. Түүнээс гадна Пен гэдэг нэртэй нэг их хятад бизнесмен залуутай уулзаад чиний бизнест би хөрөнгө оруулах болно гэж бас итгүүлээд их хэмжээний мөнгө түүнээс зээлсэн байсан. Дион бол маш тийм хүнд нөлөөлж чаддаг хүн байсан. Саяны энэ хүмүүст бүгдэнд нь авга эгч шиг нь ээж шиг нь эгч шиг нь ингэж хандаж маш дотн сэтгэлийг төрүүлээд өөртөө итгүүлээд мөнгийг нь авч чадсан байсан. Энэ хугацаанд Хедер улмал Дионд итгэхгүй болж эхэлсэн. Тэрний хэлсэн нөгөө өв хөрөнгийн асуудал нь зөвхөн яриа төдий хэвээр байгаад л байсан. Мэдээж гарын үсэг зураг бүх ажлаа зохицуулаад буцна гэсэн зорилготой ирсэн байсан учраас Грэм ч гэсэн тэр өдрөө хүлээгээл байгаад л байсан. Ингэж байсараа тэр хоёр Швейцарт бараг 2 сар болсон. Энэ хугацаанд Хедер Дионтой яриад таны нөгөө яриад байсан үйл ажиллагаа чи юу болж байна? Яагаад ажиллаж ингэж саатаад байгаа юм бэ? Яагаад ингэж хойшлоод байгаа юм бэ? Цаг хугацаа явсаар л штэ гэсэн байдлаар шахамдуулан ярих үед нь энэ их мөнгө хөрөнгө нааша цаашаа болгох эднэрийг зохицуулах гэдэг бол тийм амархан ажил чи юу ч мэдэхгүй байх гэд ер нь бол Хедертэй ярихаас маш их цаархлаа сүултээ бүр яриха болсон байгаа. Үүнээс болоод Хедер Дионыг бол судалж эхэлсэн. Дион өөрийнхөө нэрийг өмнө нь хэд удаа сольсон байсан учраас судлахад маш хэцүү байсан. Гэсэн хэдий ч Хедер судалсаар агаад тэрний гэрэлтийн бүртгэлийг олж авч чадсан. Тэгсэн чинь 3 удаа гэрэлсэн байсан. 3 удаа гэрлэхдээ гурууланд нь овг нь өөр байсан. Мөн нас нь бүгд зөрүүтэй байсан. Танаа нэг 10 насаар дээшээ доошо бичигдсэн байсан. Үүнийг харсан Хедер альбесны бичиг баримтан дээр байгаа мэдээлэл нь хүртэл ийм худлаа байхад энэ хүнд ер нь яг үнэн юм юу байгаа юм болоо гэж бодож эхэлсэн. Судалсан мэдээллийнхаа тухай Грэмд хэлэх гэхээр мэдээж итгэхгүй байх гэж бодоод цэвэрхт байгаа. Нөгөө найз Хуанаас нь тусламж гуйсан. Чи нэг Грэмийг ятгаад өгөөч энэ ээж гээд байгаа эмэгтэй нүндээ луурч юм шиг байна гэж хэлсэн байгаа. Энэ хугацаанд бол харин Грэм юу бодож явсан бэ гэхээр ээжийнхаа зөвхөн эрүүл мэндийн асуудлыг л бодож явж исэн. Зарим үед Дион маш их өвдөлтийг мэдэрдэг. Тэгээ тэр өвдөлтийг мэдэрсэндээ ингээд цөхрөж ч юм уу, ядраач ч юм уу би юу энэ бүхнийг төвчж байж чадахгүй нэ гэд балконоос үсрэх гэж оролж исэн тохиолдол хүртэл гарч исэн. Тийм болохоор ер нь ээжигээ ганцаараа ингээд орхиж болохгүй юм байна да гэж хүртэл бодоод байнга хажууд нь хамт байдаг болсон байгаа. Ингэж байсаар Швейцарт 2 сарыг өнгөрөөсөн Грэм ямар ч гэсэн Крисмсаар эхнэр хүүхдүүдээр очихоор болсон. Тэгээд эхнэр хүүхдүүдээр яваад иртэл хүн маш том, маш игдүүтэй болсон байсан. Эхнэр хүүхдээ хараад баярлаад байж итэл Дион өөрийнхөө царай алдаж цохисон царайны зургийг селфи хийгээд явуулсан байсан. Иннээс нь болоод Грэмийн сэтгэл санаа дахиад л тавгуудж эхэлсэн. Тэгээд хэдий 2 сарын дараа гэртээ ирсэн ч гэсэн ээжийнхаа тухай ярьсаар байгаа Грэмийг хараад Хедер ч гэсэн ер нь бол маш их урам хугарсан. Үүнээсээ болоод энэ хоёр маш том хэрүүлэг хийсэн. Ингээд Хедер хүүгээ аваад Шинэ Зеландад байдаг ээж аав руугаа очиж хүүгээ харуулахаар явхаар болсон. Энэ үед нь Грэм эхнэр хүүхэд хоёроо дагаад Шинэ Зеланд явах уу эсвэл Швейцарт байгаа ээж рүүгээ очих уу гэж маш их хэргэлцэж байгаад ээж рүүгээ очихоор болсон. Яагаад вэ гэхээр анх уулзахдаа Дион өөрийгөө 6 сарын настай гэж хэлсэн шүү дээ, тэ. Гэтэл яг энэ үе нь болохоор тэр 6 дахь сар нь байсан. Тэгэхээр ээжтэйгээ хамт байх хугацаа маш бага болж байгаа юм шиг санагдаад Грэм
ээж рүүгээ явахаар болсон. Швейцар руу явах үед бол Грэм Дионы хүсэлтээр маш олон төрлийн кредит картуудыг гаргуулж аваад явсан байдаг. Швейцарт очиод бас маш их хэмжээний мөнгө өрсөн. Тэр мөнгө нь бол мэдээж Грэмийн кредит картнаас гарч ирсэн. Ингээд Грэмийн өр нь маш ихээр нэмэгцээр л байсан. Тэгэл Дион Грэмд авч өгсөн Land Rover машиныхаа зээлийг хүртэл төлөхөө болсон. Тэгэхээр нөгөө эзэмшигч болох Грэм дээр мэдээж төлбөр нь ирсэн. Ингээд төлбөрийг нь хартал Монгол мөнгөөр 150 сая орчим төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. Ингээд автоматар дахиад 150 сая төгрөг өрн дээр нь нэмэгдчихэж байгаа юм. Энэ үед нь хээдэр эхэндээ уурлаж байснаас сүултээ бүр айдас тавтаж эхэлсэн. Хадам мэж нь бол яалтчгүй л уурч юм байна гэж бодогдож эхэлсэн. Тэгээд Хуан найзыг нь чи Грэмд ямар ч гэсэн энэ тухай хэлээд өгөөч гэдгээ дахиад гуйсан байгаамаа. Ингээд хээдрийн гуйлтаар Хуан мэдээж Грэмтэй уулзсан. Грэм чи бодоод үзтээ энэ Дион тамаас байнга мөнгө зээлдэг, байнга буцааж өгнө гэж амлалдаг хэрнээ яагаад амлалт нь одоо хүртэл биелэхгүй байгаа вэ? Швейцартай хоёр ирээд 2-3 сар бараг боллоо. Энэ хугацаанд түүний хэлсэн үйл ажиллагаа яагаад биелэлээ олохгүй байгаа вэ? Мөн 6 сарын хугацаатай настай үлдсэн хор тавдрын эцсийн шат гэж хэлсэн. Гэхдээ тэр яг үүндээ биднээс ч эрүүл харагдаж байна гэдэг чи мэдж байна уу? Гэх мэтчлэн асуудлуудыг тавиад одоо жоох ухаарц хэрээч амьдралаа бодооч гэж хэлсэн байгаа. Эхэндээ мэдээж Грэм энэ бүгдийг нь бол хүлээж аваагүй. Тэгээ баг багаар бодоод байх тусам үнэн ч юм шиг санагдаад буудлын руу очиод ээжийнхаа өрөөг шалгаж үтсэн. Сургуулиудыг нэгжээд ээжэтэл нэг шургуулганаас нь хүнсний Улаанбаатар гарч ирдэг. 0 дотор ингээд цус алдсан юм шиг тийм зураг авснаа санаж байгаа шүү дээ. Тэгээд тэр зураг нь ашигласан юм шиг байна. Үүнийг харсан Грэм шууд уурн хөрөнгөтэй ээж рүүгээ залхаад ээжээ та юу өвчтэй гэдэг чинь үний юм уу? Манай өвөө Бруней улсын хаан гэдэг үний юм уу? Таны хэлж ярьж байгаа юм чи юу үний юм уу гэд асууж эхэлсэн. Тэгсэн чинь эхэндээ тийм ээ үнэн гэд хариулж явж байснаа сүултээ бүр ингэ залхсан янзтай. За чиний юу итгэх итгэхгүй чи надад юу ямар хамаатай. Би одоо 0 орох хэрэгтэй гингүүтээ шууд уцаа тасалчдаг. Тэгээд Грэм буудал татвараа хүмүүстэй уулзаж явж агаад Америкосоос мөн Хятад нэг залуугаас маш их хэмжээний бэлгэсэлт мөнгө авсан гэдгийг нь мэдээд үнэхээр л уурдулжээ гэдгээ бүрэн ухаарсан. Тэгээд Грэм юу гэж бодсон бэ гэхээр би зөвхөн ээжтэй байхыг хүссэн, ээжийнхээ хайрыг л мэдрэхийг л хүссэн. Яагаад надад ингэж хандж байгаа юм болоо гэж маш их гонцсон. Дион яг үнэндээ өвчтэйч биш, мөнгөтэйч биш, зүгээр л маш өндөр ур чадвартай л уурчин байсан. Энэ эмэгтэй зөвхөн Грэмийг л уурсан биш, маш олон орнд дамжин олон хүмүүсийг л уурсан байсан. Анх нь уулзахдаа олон орны хүмүүстэй уцаар яриад маш завгүй байдаг гэсэн гэж хэлчихсэн шүү дээ. Тэр хүмүүсийг бүгднгийн уцаар л уурдаж байсан байдаг. Ингээд Грэм Дионтой хамт ДНХ шинжилгээ өгөхөр болсон. ДНХ шинжилгээний хариу хүлээж авах хугацаанд Грэм юу гэж бодсон бэ гэхээр энэ эмэгтэй миний ээж биш байгаасаа гэж маш их хүсэжсэн. Ээжтэй л урдулсан гэж бодхоос илүү зүгээр нэг танихгүй эмэгтэй л урдуулж гэж бодсон хөнгөн санагдах байсан байх. Гэхдээ энэ бүхний сонсоод үзэнгүүт ээж нь биш зүгээр л нэг ээжийнхэн тухай сайн мэддэг л уурчин эмэгтэй байсан ч санагдаж байгаа зү тий. Гэтэл шинжилгээний хариу 99.99% ээж хүү мөн гэсэн хариу гарсан. Ингээд энэ хариу нь бол Грэмд бүр маш хүнд туссан. 45 жилийн өмнө надад хамаагүй гэд хайж авсан ээж нь 45 жилийн дараа гарч ирснээр дахиад амьдралыг нь оронгорны эргүүлээд хайчлаа гэдэг бол үнэхээр итгэмээргүй муухай явдал байсан. Шинжилгээний хариу авснаасаа хойш Грэм бол Дионтой дахиж холбогдоогүй. Ингээд бүр мөсөн холбоогоо тасалсан. Гэхдээ энэ докюментари киног хийж байгаа багийнхан Дионыг олж уулзсан байлаа. Тэгээ Грэмд хэлэх үг байна уу гэж асуусан чинь хүмүүс би чамд үнэн сэтгэлээсээ маш их хайртай. Гэхдээ ийм зүйл болсонд бол маш их харамсаж байна. Тэгээ нэгэнт болоод өнгөрсөн юмыг одоо яалт тавьдаг гэж хэлсэн байгаа. Тэгэхээр одоо энэ нэг одоо уучлах гуйж ин гэж бодох уу, гуйхгүй ин гэж бодох уу сайн мэдэхгүй байна. Энэ эмэгтэйг бол Грэм мэдээж ямар ч хэрэгт холбогдуулалт шаардлагуулаагүй тэр чигээр нэг орхисон. Харин Грэм Хедер хоёр энэ явдлаас хойш салсан. Одоо бол Хедер хүүгээ өсгдөг гэж байлээ. Грэмийн Facebook пэйжийг нь олсон гэж тэгжсэн шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр нь маш олон хүмүүс энэ Netflix-ийн докюментиг үзээд Грэмд туслахыг хүссэн байлээ. Тэгэхээр магадгүй ханд манд өгсөн байх. Сүүлийн үеийн бичлэгүүд дээрээ ер нь бол гайгүй харагдчихлээ. Тэгэхээр амьдрал нь ч гэсэн гайгүй цэгцэрж байгаа хаа гэж найдаж байна. Тэгэд энэ ээжээсээ болж үрсэн мөнгөний хэмжээ нь бол 300 мянга орчим фаунд гэсэн байсан. Монгол мөнгөөр бол 1.5 тэрбум орчим төгрөг юм шиг байлээ. 4 сарын хугацаанд юм уу 1.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгсэн гэсэн үг.
Энэ документыг үзээд юу гэж бодсон мэхээр хүн хэрвээ хин нэгнийг хуурахаар шийдэх юм бол хүүн ч байсан хамаагүй ингээ хуурд юм байна. Харин энэ нэгэнд итгэхийг хүсэх юм бол ингээдлээ сохрон итгэж бас чаддаг юм байна гэдгийг ойлгож авсан. Үнтэй арх, үнтэй хоол, үнтэй буудлахын төлөө 45 жилийн дараа гарч ирээд хүүгээ ингэж л урьдсан ээжийг бодохоор бас яг ээж хүмүүн үү гэж бодогдсон. Өнөөдөр имжлэг энд хүрээд дуусч байна. Дараа шимжлэгтээ эргээд ирье. Тэр болтол баяртай.